малтмал ашиглах үйл ажиллагааны тайлан. Маягт дарангур. Осол мэргэжлээ шалтгааллах өвчний мэдээлэл. Маягт бүглэх заавар. 1-р бэлтгэл ажил, 2-р маягт бүглэх, 3-т нийтлэг алдаа дутагдал. Бэлтгэл ажил. Маягт бүглэх. Сайн бацгаана уу. За та бүхэнд ашиглах үйл ажиллагааны тайлангийн маягт 13 буюу осол мэргэжлийн шалтгааллах өвчний мэдээллийг хүснэгтийг хэрхэн бүглэх талаар зааварчилгааг оруулъя. За эхний ээлжинд хайгуулын болон үйл ажиллагааны тайлан төлөвлөгөө цахимаар хүлээх авах систем руу нэвтрээд ороод маягт 13-ыг татаж авах нэ. За маягт 13-ыг татахаар ийм хүснэгт гарч ирэх нь. За 1-р осол аваар гараагүй болон мэргэжлээ шалтгааллах өвчтөл тухайн тайланд онд байхгүй бол осол буюу 1-р мөрөнд осол гэсэн мөрөнд тайланд онд осол гараагүй гэсэн тайлбар бичиж өгнө. За 2-т нь мэргэжлээ шалтгааллах өвчлөгсөд тайланд онд байхгүй бол тайланд онд мэргэжлээ шалтгааллах өвчтөл байхгүй гэд тухайн маягтыг илгээнэ. За зарим компаниуд болохоор ямар ч осол аваар мэргэжлээ шалтгааллах өвчин байхгүй юм чинь гээд хоосон маягт илгээдэг. Заавал энийг байхгүй гэдгийг нотолж гаргаж өгч явуулах нэ. За хэрвээ осол аваар гарсан эсвэл мэргэжлээ шалтгааллах өвчлөлт байгаа бол ослын дүгнэлтэд хичнээн хүн осолд орсон байна, тэрнээс шалтгаалаа бүлэггүй бусдуу гэдгийг тодорхойлогдох нь. За нэг хүн жишээгээр ярихад жишээлбэл нэг хүн осолд өртсөн бол бусад дээр 1 гэж тавьж өгнө. За ослын хэлбэрийг энэ хүнийг нас барсан гэж үзье. Хүнд за энэ дандаа ослын дүгнэлтэд гарсан дүгнэлтийг үндэслэж тавина гэдгийг анхаараарай. За 3-дугаарт нь осол өртөгчд ослын зэрэг нас барсан. За осол өртөгчдийн насны ангил нь 18-аас 35 насны хүн гэж үзье. За осол өртөгчдийн ажилласан жил нь 5-аас тухайн уурхай 5-аас 15 жил, 15-аас дээш жил гэж байгаа. За тэрнээс доош бол 5 хүртэлх гэж байгаа. За 3 жил ажилласан бол 5 хүртэлхээр тавилаа. За осол өртөгчийн албан тушаалыг заавал бүглэх ёстой. За туслах ажилтан байсан гэж үзлээ. За мэргэжлээ шалтгааллах өвчлөн өсөд тухайн жилд байхгүй бол энийг 0-ороо явуулчихна. Байхгүй гэдгийг тайлбар хэсэгтээ бичиж өгнө. Хэрвээ байх юм бол шинээр онцлогдсон бол 1 гэд тавиад өгнө. За өмнө хууч өвчтөө мэргэжлээ шалтгааллах өвчнөд хүн байсан бол өвчтөө гэдэг дээр 1 гэж тавьж өгнө. За зардлыг бүглөхдөө зардал дээр сая төгрөг гэдэг энэ хэмжих нэжийг тавиад өгсөн байхад энийг анзааралгүй маш их зардлын тоог буруу бүгэлж ирдэг. За саяын осолд орсон хүнд авсан арга хэмжээнд хэдэн төгрөг яг ослын үед авсан арга хэмжээнд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдгийг тавина. За 10 сая төгрөг зарцуулсан байна гэж үзье. За осолд өртсөн хүнд хэдэн төгрөгийн тусалцаа үзүүлсэн. За энэ 15 сая гэж үзье. За шинээр онцлогдсон мэргэжлийн шалтгааллах өвчлөлт 1 байгаа гэж би үзсэн учраас энэ мэргэжлийн шалтгааллах өвчлөлт шинээр бүртгэгдсэн хүнд компани зүгээс хичнээн төгрөг зарцуулсан бэ гэдгийг бас бүгэлж өгнө. За 5 сая төгрөг. За хэрвээ мэргэжлийн шалтгааллах өвчлөлт байхгүй бол энэ мөнгөнд нь тавигдахгүй 0-ороо явах нэ. За энийг бүгэлчөөд хүмүүс осол гарсан хугацаа, шалтгаан, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг юусоо энд бичихгүй зөвхөн осол өртөгчдийн ардлын энэ тайлбар хэсэгт товчхон тайлбар бичиж оруулчихсан байдаг. Тэрийг бичих шаардлагагүй 9-р мөрний ард тухайн осол хэдэн оны хэдугаар сарын хэдэнд гарсан гэдгийг бичиж өгнө. За 6 сарын 7-нд хугацааг нь бичлээ. За шалтгаан нь яасан? Хөрсний булсалтаас дандаа нөгөө дүгнэлтэд гарсан бичигдсэн шалтгаануудыг энд бичихнэ. Хөрсний булсалтаас үүссэн. За дараагийнх нь авсан арга хэмжээний яасан? Цагдаад мэдэгдсэн байж болно. Мэргэжлийн хяналт ерөнхий газарч гэдэг юм уу? Цагдаагийн байгууллага өөр одоо юу гэдгийг орон нутгаас хүмүүс дуудсан гэдэг юм уу?
Гэт энийг ингээд тодорхой бичиж өгнө. За ингээд мэдээллийг бүрэн дүрэн өгүүлсний дараа илгээх төвчөд дараад илгээж. За. нийтлэг алдаа дутагдал